За сайн байцгаана уу шинэхэн бичлэгтэй тавтай морил. За би энэ удаагийн бичлэгээр болохоор ер нь Монголынхаа сонин сайхан ямар байсан бэ? Монголд очиод ер нь яг юу хийсэн талаараа ярих гэж бодлоо. Би угаасаа өмнөх влог дээр таадэд амласан байсан болохоор энэ бичлэгийг хийж байна. За өнөөдөр болохоор манай уртлын хөрш Венесуэл айлын охиныхын нэг насны төрс өдөр болж байгааг бид гурав өрсөн байхгүй юу? Тэгээ би өнөөдөр ажлаа амар шахаж хийгээд тэгээд дэрт тараад үсэн янслаад нүрэ будаад бичлэгээ хийж гин. За тэгээд юуны өмнө хэлэхэд болохоор бид гурав Монголоос яваад ерөөсө 2 жил хагас болж байгаа. 2 жил хагасан дараа бол буцаад 1 сарын хугацаатай очсон байгаа. Тэгээд тэгэхэд бол ингээд амар богино хугацаа юм шиг сонсогдож гэсэн Монголд юмнууд бүр амар өөрчлөгдсөн юм шиг бол надад санагдсан байхгүй юу? Тэгээд бид урч нөгөө визээ сонгуулах гэж утсан байхгүй юу? Америк элчинд ярилцсанд орхоос өмнө хамаагүй виз мэдний талаар яриад дими гэж бодоод би өмнөх бичлэгэн дээр чухал уулзалттай энэ төргээ хэлсэн байсан. Тэгээд тэр бол зүгээр визний ярилцлага байсан шүү. Тэгээд нөгөө яг цагаа авцсан болохоор ингээд манай онгоц центр хоцроод тэгээд бид хэд бүр 30 хэдэн цаг маа ингээд яваад тэгээд би уйлж мөлөө бүүн адал явдалтай явсан байхгүй юу. Тэгээд ямар ч цаашгүй амжаад визэндээ ороод визээ сонгуулсан байгаа. За хамгийн түрүүнд Инчон дээр буусан чинь хүмүүс ингээл амар хурд хаалхал заяа. Тэгэл ингээ нэг тийм хүмүүс нээж захтай амар ганган тэгэл надад бүр ингээд юу нэрээ юу илээ эн чин гэж бодоод би нэг тийм өөрийгөө ааглаагаар мэдэрсэн гэх юм уу. Гэхдээ ааглаагаар мэдэрсэн ч бишээ зүгээр түүе юм байдаг үлээ гэж яг ингээд шууд бодогцсон. Амар юм хурдтай байсан. Тэгэл Монгол ашгүй шүнд буусан болохоор нөгөө ярмын төвжрэлд ороогүй шууд ингээд гэртээ хараа сайхан амарсан. Тэгээ техний хэд өдөр болохоор угаасаа нойрны зөрүүтэй. Яг бит хоёрын зөрүү бол гарцсан. Манай хүүгийн зөрүү гарахгүй. Манай хүү баг шүн 5 мав хүртэл унтахгүй байсан уу? Шүн 5-гээ сэрээд байсан уу? Ямар ч гэсэн унтахгүй нэг хэсэг нэг хэд өдөр бол жоохон зовсон. За тэгээд би шууд оцсон. Эхний өдрөө шууд хумсаа анзлуулаад тэгээд сормоос хэлэхцээ угаасаа сормоос хэлэхгүй бол хүнтэй уулзахгүй гээд тэгээд сормоосаа хэлчихээд визэндээ орчоод тэгээд ерөнхийдөө бол ингээд бүх хүмүүстэйгээ ингээд уулзаад эхэлсэн байгаа. Манай нөхрийн ах нь бас нөгөө Австралид гэр бүлэрээд өгөхгүй юу. Тэгээд яг бид гуравтаа одоо зэрэг Монголд очиод бөөнөр ингээ сайхан гэр бүлийн цугларал одоо цуглаан нэг одоо reunion болоод тэгээд бараг л одоо нөхрийн талын хамаатнуудтай ургийн баяр хийцэн. Тэгээд ургийн баяртаа байсан чинь нөө хамаатнууд болохоор бүгдээрээ манай гэрээр ирээрээ энтергээд манай гэрт ирээрээ гэд урьсан. Тэгээд тийм болохоор өдөрт бараг 3 айл майлаар ороод бүр ингээ амар шахуу цагийн хуваартай. Тэгээ би бас нөгөө очиод ажиллаа бас хийгээд исэн болохоор өдөржингөө айл майл гэсэл завгүй гадуур явж байгаа л оройн ирээл ажиллаа хийгээд эсвэл өглөө шууд сэрчээл ажиллаа хийдэг ч юм уу тиймэрхүү зохицуулалтаар явсан. Тэгээ ажиллаа хиймэргүй амар гоё уул нь enjoy-дж баймаар байсан байхгүй юу. Тэгтээ тэгээд амар завгүй байсан. Тэгээд амар завгүй байсан болохоор угаасаа ямар ч бичлэг хийж чадаагүй угаасаа хийж бодоогүй тийм амар шахуу цагийн хуваартай байж хизээ нь бас бичлэг хийх хэвдэ гэж бодоод тэгээд ерөнхийдөө бол маш завгүй өдрүүдийг бол өнгөрөөсөн. Бид 3 болохоор ер нь нэг 4-7 хонсон. Тэгээд ихтэй өдөр болгоо нэг арга хэмжээтэй заяа одоо жишээ найр майр виз миз тэгэл хүсээ анзлуулна массажинд орно гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү арга хэмжээ бол маш их байсан. Тэгээд найзуудтайгаа уулзсан. Ингээд Монгол очсон гэд амар гоё ингээл сэтгэл дүүрэл тэгээд дөнгөж одоо онгоцны буудлын дээр буугаал ингээл салхи малхин ингээл үнэртэл нэх гоё ингээд эрхчлөөтэй нэх гоё ингээд сэтгэл амарсан бүр ингээд нэх гоё эрхчлөөтэй санагдсан. Тэгээд эрхчлөөтэй санагдсан бас юун дээр гарч ирсэн бэхээр манай нөхөр нөө машин барьж агаад тэгээд нэг одоо машинтай муудалцаад гэх юм нөгөө машин жоохон нэгтэйдсэн юм аа. Тэгсэн чинь манай нөхөр цонхоо болгож игээд тэгээд цонхоо болгосон чинь чиний машин оруулахад өглөө юу гэд тэгсэн чинь нөгөө машинд суужсэн хүн нь болохоор чамаас айх юм уу өнтер гэ. Тэгээд бид хоёр цонхоос өглөө идэгээд ямар гоё юм бэ те ингэж гоё чөлөөтэй те ингээд өөрийгөө илэрхийлээд хаан чамаагүй ингээд хүнтэй хэрэлдэж болохоор амар гоё байна гэд амар гоё таалагдсан. Тэгээд одоо Америкт чинь хэрэг одоо машинтай ингээд ямар нэгэн байдлаар муудлаа гэж бодоход тэгэл машинд хүмүүс чинь буу муутай явж идэг болохоор шууд буудуулдаг юм бэлээ. Тэгэхээр тийм ерөөсөө байхгүй. Монголд очил амар гоё эрхчлөөтэй бүх юм ингээ гоё нээлттэй юм шиг бол санагдсан. За миний харснаар заяа бүр ингээд
юмнууд амар хөгцсөн байсан. 2 жил хагасын дотор бүр амар их барилга баригдаа. Зам ингээд айгүй гоё. Зам гэдэг нь замын барилга замын огсрал замын гүйцэтгэл гэх юм уу ингээд зам ингээд амар дажгүй гоё болсон. Facebook дээрээс бид хоёр ингээ харж байгаа шүү дээ. Ер нь л Монголд амьдрал хэцүү байна, махны үн үнэтэй байна гэл тэгж байгаа. Тэгээд яг очисон чинь хүмүүсийн амьдрал бүр ингээ амар дээшлсэн заяа. Ингээд ер нь л манай ойр тойрныхон найзууд ер нь бол бүгдээрээ ингээд амьдрал нь айгүй сайжирсан, айгүй гоё явж илээ. Тэгээд бараг л бит хоёр бараг хоцроод байгаа юм шиг санагдсан. Тэгээ манай үеийнхэн жинзинер хүртэл бүгдээрээ ингээд карьерийн хувьд гэсэндээ компанитай болоо захирал менежер ахлах ингээд болсон байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол хүмүүсийн амьдрал бол нэлээд сайжирсан байсан. Би тэгээ бүр би тэгэж Монголд байхдаа хотын зах махаар яваагүй л дээ. Тэгтээ яг ингээд хүмүүсийн амьдрал хотын төмөвөр ингээд явхад бол ер нь бүх юм амар сайжирсан. Тэгээ амар гоё нэг шин газрууд нэлээд нэгдсэн байсан. Ингээд амар хөөрхөн интерьертэй амар хөөрхөн газрууд нэгдсэн байсан. Тэгээ нэлээд олон газарт ер нь бол орсон. Тэгээ зөвхөн хоолнд тэгээд бас хүмүүст нэг жоохон бэлэг авсан. Тэгээ бит хоёр нэг дансандаа 5 сая төгрөгтэй яваад 10 сая төгрөг бол тэгээ шууд баг 20 хоноо дууссан заяа. Тэгээд 2 сая төгрөг аав ээж хоёр өгөөд бас үрээд ер нь бол дуусгацсан. Ер нь бол жоохон их мөнгө өрсөн. Тэгээд хоол идэхэд болохоор нэг хоол идэхэд ер нь 2 хүн 150 мянга жоохон хайтайхан газар орвол ер нь бол 150 мянга болсон. Зүгээр Гуанз ч юм уу тийм газар бас бит хоёр орё гэж бүр ингээм амар зорьсон байхгүй юу. Тэгээд Маршалд байдаг нэг Гуанз байт юм бэлээ. Тэгээд тийшээ орсон чинь нэг 2 хоол нэг хоол тэгээд 5 хууширтай авсан чинь 66 мянга болсон. Тэгэхээр ер нь юмны үн бол нэлээд өссөн байсан. Өмнө нь 2 жил хагасын өмнө нэг 30-40-өөр л нэг хоол нэг 5 хуушир бол авдаг байсан бол 66 мянга болсон байлээ. Тэгээ 2 салаад авсан. Ер нь л гоё яасан байлээ. Амар гоё сэтгэл дүрсэн. За тэгээд би юу хийлгэсэн бит хоёр нүүрний массажинд ороод би нөгөө нэг уул нь манай анагийн нэг ордог хүн байдаг байхгүй юу. Тэгээ би тийшээ орыг ингээд нөгөө арай дэндүү холдоо төгжрэлт хамаг цаг заваа ингээд зарцуулчих юм шиг санагдаа. Тэгээд ер нь бол тийшээ явж чадаагүй. Зүгээр ойрхон гэрийн доормоор байгаа тийм салонд бол орсон. Тэгээд эхнийхт нь болохоор Elite Tatsumo салон билүү нэг тийм салон байсан. Тэр авахтай л санагдсан. Яг массаж хийлгээгүй ингээд байжгаад ингээд нүүрэндээ массаж хийлгэсэн чинь бол амар гоё яасан. Тэгтээ зүгээр энгийн салон шиг санагдсан. Тэрэнд бол бас 250 мянгаар массажинд орсон. За тэгээд дараа нь бас дахиад нүүрний массажинд бит хоёр хоёулаа ороод бүтэн биеийн массажинд ороод яг ингээд массаж үйлчлэгээ бол үнэхээр гоё илээ. Бүр яг үнэхээр гоё илээ. Нөө нэг их тавны гүрний доор байдаг нэг Lotus илүү нэг тийм массажны газар Бао гэдэг нэг хүн амар гоё хийдэм билээ шүү. Бао. Таиланд хүмүүс хийдэм билээ массаж. Тэгээд тэр хүн дээр бол нэг орсон үнэхээр гоё байсан. Наашин бүр дуургаж муургаал хөвтүүлээс амар массаж хийсэн. За тэгээд өшөж юулаа. Үсээ нэрээ өсний нөгөө нэг хуух цэвэрлэгээ. Өсний спанд орсон. Цэбан салон дээр орсон байхгүй юу. Тэгээд гисэн чинь миний ус би чинь усанд орохгүй амар олон хоноод идэг штэ гэртээ. Тэгээд гисэн чинь миний ус бүр ингээд булцуун ингээд амар томорцсон. Тэгээд ингээд өснүүд маань ингээд унахад айгуу тийм бэлэн. Тэгээ бүр ингээд нэг айгуу хурдан толготоод идэг гэсэн. Үсээ сайхан онцлуулад тэгээд массажинд ороод тэгээд булцуу чангалдаг тийм серум ямарсан авсан. Тэр серумоо би дараагийн бичлэг дээр таадад харуулнаа. За тэгээд ус үсээ тайруулсан. Тэр нөгөө нэг Marshall тэр хаваар бит хоёр Цэбан анаатаа явсан хгүй юу. Тэгээд Marshall тэр хаваар Цэбан гэж нөгөө салон руу орё гэжсэн чинь тэр нэг ус чинь байхгүй айлж тараад хажуудлынх нь хавраас илүү нэг өвөр монгол хүн ажиллаулт юм шиг элэ тэр салонд ороод үсээ тайруулсан. Би ихлээл үсээ за хамаагүй тайруулчих гэж бодоод тайруулжсэн чи манай ана харчихсан амар таалагдсан. Тэгээд би бас ингэ тайруулчих тэгээд амарсан тайруулаад үсээ янзлуулсан байна. Өшөөч юу илээ. Тэгээд бас хоолны амт чанар бол үнэхээр сайн байна. Монгол мах бол үнэхээр гоё юм.
одоо манай байгаа мужид би ноёта мужид байдаг. Тэгээд манай мужид болохоор хоол моолны тийм сайн биш гэдэг байхгүй юу. Тэгээд хоолны амт чанар бол бүр үнэхээр best. Тэгээд ямар сандаа би 4 хил нэмсэн өдөр алган торт идсэн амар гоё ялээ. Тэгээд нэрээ хамгийн таалагдсан торт болохоор Дочкос гэд цэцэрлэг түрээлэнгийн хойно байдаг тийм бэкри гэдэм билээ. Тэдний халвыг үнэхээр амар гоё таалагдсан. Тэгээд тэр десерт 39 лөө тэр тийшээ орохсон чинь чадаагүй. Тэгээ нөө Пол Бекри гэдэг нэг шинээр нэгцсэн билээ шүү дээ. Тийшээ орж утсан ч өстой худлаа юм билээ. Надад бол орчин амар гоё. Үнэхээр гоё. Данч гэхдээ юмнууд нь бол яг үнэхээр худлаа. Нэг бараг л нэг гурил мөрл нэг бөөгнөрцөө өстой худлаа юм билээ. Би ч нэг амар их торт иддэг хүн. Торт бол өстой сайн мэдж байгаа. Тэгэхэд бол бас үнэхээр жоохон онцгүй юм билээ. За төвжрэл хэр байсан бэ гэхээр манай нөхөр бит хоёр Америк руу явхаас өмнө өөрсдийнхөө байрыг түрээслээд тэгээд явсан байхгүй юу. Тэгээ одоо буцаж очихоор угаасаа нөө хүнд түрээсэлж байгаа болохоор гээд хоёр талынхаа аав ээж рүү баг нэг өдрөөр ингэж ээлжилж явсан заяа. Тэгээд тийшээ явахдаа ингээд төвжрэл бас ингээд жоохон цаг зав бол алдсан. Тэгээд ялангуяа тэр одоо манай ээж их зайсан гэдэг байхгүй юу. Тэгээд яг тэр зайсангаас урагшаа урууддаг зам яа бүр амар төгчөрд юм бэ. Би ингээд өөр нэг найзуудтайгаа ингээд 6-аас уулзсан гээ ярьсан байсан. Тэгээ би 6:30-аас жил уулзсан гээ ярьсан байсан. Тэгээ би 6 гэж гараад 7:30 гэж гээ оцсон гээ боддоо. Тэгэнгүүт бас амар төгжрэлтэй л. Манай нөхөр бол тэр төгжрэлд бол ингээд үнэхээр шантарсан. Надад бол яг угаасаа л энэ төгжрэл бол байсан. Гайгүй. Тэгээд жоохон цаг заваа зохицуулаад ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар төгжрэлт бол надад бол нэг асуудал бол бишээсэн. Манай нөхөр гэхдээ амар шантарсан төгжрэлт. Тэгээд бас нэг одоо Монголын талаар нэг жоохон муу юм нь болохоор угаасаа фэйсбүүк дээр хүн болгон л мопед, скутер одоо хүн дайрж алчих гээд амар хэцүү байна гэд тэгсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр бол яг үнэхээр л үний юм байлаа. Ингээл гадаа явахдаа ингээл хоошоо мошоо ингээл хараал урагшаа хараал ингээд амар тийм сонор сэрэмжтэй гэлс одоо мопед энтер нь эрүүл холдоод өгөхөр ч юм уу тийм сонор сэрэмжтэй явахгүй л угаасаа яван хүний зам айгуу ховор. Тэгтээ яг замын тэмдэглээ бол гайгүй сайжирсан мэлээ. Тэгтэл нэг жоохон ингээд дайруулчих байдгийг жоохон айдастай тэгээд жоохон ийш тийшээ ингээд харж бол явсан. Тэгтээ тэр бол бас нэг амар асуудал бол биш. Уулын хүмүүс өөрсдөө жоохон соёлтой айтайхан явуул гайгүй л ах. За Монголд очиод хэцүү санагдсан юм гэвэл ерөөсөө байхгүй. Яг төгжрөл бол жоохон ядаргаатайсэн мэдээж үнэн хамаг цаг зав алдсан. Тэгтэл нэг амар тийм зовоодсон юм бол байхгүй. Тэгээд бусдаар бол яг их орондоо очно гэдэг чинь бол яг үнэхээр амар гоё байсан. Би чинь энэ ер нь гэрээсээ нэг гардггүй. Тэгээд ер нь гэртээ байдаг болохоор жоохон уйддаг байхгүй юу. Тэгэнгүүт Монголд бол яг үнэхээр гоё. Ингээд таашааж гарсан амар сонирхолтой. Тэгээд амар хүнтэй болохоор ингээд бүр гэрээс гарлал бол шууд нийгмийн харилцаанд орж байгаа болохоор тэр бол бас нэлээд таалагдсан. Ер нь бол Монгол яг үнэхээр гоё илээ. Хөдөө бит хоёр явж амжаагүй. Өдөрт бараг 3 айл ороо. Тэгээл бүх хамаатан садан найзууд мэдтэй уулзаар аваад хөдөө мөдөө явж бол амжаагүй ямар байсан. Гэхдээ яг бит хоёр өөрсдөө хөдөө амьдардаг болохоор тэгээд уул нь наадам өнгөрөөд явъя гэж бодсон байхгүй юу. Даанч тэгээд нөгөө ажил хэцүү болоо. Тэгээд наадмаар яг Монголд бол байж чадаагүй. Тэгээд манай хаалга дуурсан. За ер нь бол дүгнээд хэлэхэд Монгол дэмний сонголт амар сайн байгаа юм шиг санагдсан. Яна нэг юм дуурсан сая. Яларч. Би гэртээ юм дуурч юм харж хаагаад идэв юм аа. За Монголд ингээд барааны сонголт амар сайн гэж санагдсан. Одоо Америкт одоо жишээ нь D-витамин гэхэд хүүхдийн D-витамин гэхэд нэг 3-4 хүн ч юм уу сонголт байдаг. Тэгэнгүүт яг Монгол, Америк байна уу, Япон байна уу, Солонгос байна уу ингээд бүх төрлийн ингээд сонголттой. Ингээд Япон, Солонгос юм хүмүүд ороод ирчингүүд амар сонголттой санагдаж байгаа байхгүй юу? Тэгээд нэг тийм гоё үйлчлэгэнч гоё, чамийн эмч гоё. Тэгээд Монгол бас маш хурцтай ингээд хөгжиж байгаа юм шиг надад бол ихтгэл төрсөн. Амар өндөр барилгууд баригдсан. Тэгээл зам хотын төвөр бол ингээд ерөнхийдөө ингээд шорон зам ер нь бол нэг байха болсон цагтсан. Ер нь бүр ингээд амар өндөр барилгууд баригдаж байгааг хараад шууд ингээд хөгжиж байгаа юм байна гэж би бол бодсон. Та нартаа гэж хэлэхэд намайг бас нэг
гадаадд байгаа хүмүүс нэлээд өвдсөн юм шиг санагдсан. Тэгээд тэр хүмүүстэй хандаж хэлэхэд ер нь Монгол явж эртхэн амьдралаа бодож хөлөө олвол бас амар зугаатай, хөвгөлтэй, хурдтай гоё амьдрах юм байлээ шүү гэж хэлмээр байна. Тэгээд угаасаа манай гэр бүл ч гэсэн угаасаа удахгүй ч гэж тий. Яг нэг хийх ёстой юм байгаа. Тэгээд тэрийг болгочоод ер нь бол буцна. Угаасаа буцаж амьдран тэгээд эртхэн одоо Монголд те байр саваа бэлддэг ч юм уу тэгээл гэж ер нь бол бодлоо. За би жоохон гаргийн ингээд юм яриад байгаа юм шиг та нарт санагдаж магадгүй. Гэхдээ би яг 28 хоногт л яг л 2 жил байхгүй байжгаад оцсон хүний үүднээс л ингээд ярьж байгаа байхгүй юу? Яг л үнэхээр надад бол тэгж харагдсан. Тэгээд манай Монгол бол яг үнэхээр саг. Үнэхээр гоё хэлээ. Тэгээд энэ хүртэл үтсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.